Буйны үйл ажиллагаатай байгаа тохиолдолд машины урталны ташуу зураастай цаас олгодог штэ. Жолооч нарт тэр цаасыг юу ямар утга учиртай олгодог гэж бодож байна. Гэхдээ энэ машины уртыг зүүсчихэд бол энэ одоо буйны ажилд оролцож явсан байна л гэж тийм л юмны баталгал гэж ойлгодог штэ би. Одоо намар явдаг өдөр чинь яагаад нөгөө юунда саадгүй өөрсдийнхээ нөгөө буйны ажлыг хэл гүйцэтгүүлэхийн тулд өгч ийн гэж ойлгоод байгаа шин. Тэр одоо аваар услаас хамгаалсан юм. Цаас уу. Яа тийм бол өдөр нэрээд юм уу явд юм бол. Тэрийг өгчөж өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож тий чинь. Улаан гэрэл үйлч ингээд яг гэрлийн анигч бол зөөлөн гар явдаг юм л шүү дээ. Танайсаа харсанчлан иргэд жолоочид оршуулгын буйны ажилдаа яваа машинд өгдөг хуудасаар дугааргүй өдрөөр зорчих, таргуулахгүй байх боломжтой гэдэг ойлголттой байдаг. Үнэн дээр буйны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж байгаа хуудсыг өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл бол биш юм байна. Тэгвэл энэ мэдээллийг өгөхөстэй эрх бүхий төрийн албан хаагчид нийтэд буруу ойлголт өгч цаг алдсны улмаас иргэд өндөр торгуул төлж цаг хугацаа эдийн засгаараа хохирох тохиолдол гарч байна. За буйны ажил бол 9 сарын ихээр гарсан. Тэр үед болохоор нөгөө тэгш сонгоогоор нэг хоногоор ээлжилж явдаг үед энэ торгуул бол бичигдсэн байгаа. 9 сарын 5-7-нд тэгээд 2 удаа гэхээр нийтдээ 4 удаагийн ийм торгуул над дээр бичигдсэн байсан. За тэгээ буйны ажлаа дуусгаад одоо энэ нөгөө автоврын үндэсний төв билүү 5 дугаар байр гэж яриад байгаа. Тэнд очиж ингээд буйны юм канттай бичгтэй байхад надад торгуул ирчлээ. Тэгээ би одоо яах ёстой вэ гэсэн чинь та яг AI-ийн торгуул учраас шүүхэд хандаад цуцлуулж болдгоо гэсэн мэдээлэл надад өгч байгаа. Шүүхтэр очсон манай дээр бол энэ асуудлыг шийддэггүй гэсэн. За хажууд нөгөө замын цагтаа байсан. Орсон чинь манай дээр энэ одоо хариуцч одоо мэддэггүй гэсэн юм тайлбарууд бол өгч ийсэн өөдөнд байгаа хүмүүсээс. Ер нь бол би судлаад тэгээд өчтөр нөгөө нэг замын цагдаагийн одоо нөгөө ахлагтай нь оржуулсан л та. Яг буйны буйны компаниудаас өгдөг бичгийг бол дүрм журамдаа бол хүлээмж зөвшөөрдөггүй. Ямар нэгэн ийм бичгтэй бол хөдөлгөөн чөлөөт оролцсноо гэсэн ямар ч заалт угаасаа бэдгүй юм бэ. Тэгэхээр би бол нэгдүгээр торгуулаа бол хууль ёсны дагуу төлж таарахаар байна. Хоёрдугаар гэх юм бол ингээд 2-3 газраар шүүхээр нь цагдаагаар нь за энэ торгуул хичээд байгаа газруудаар нь ингээд ороход надаа энэ хүчин төгөлдөр бус бичиг шүү гэдгийг нэг ч хүн хэлээгүй, лавлахын ч хэлээгүй, та цоцлуулж болно гэдэг ойлголтыг өгснөөс болоод одоо нөгөө 10,000-ын торгуульч нэг нь 28,000 төгрөг болоод 110,000 төгрөг болоод ингээд явчихж байгаа байхгүй юу? Энэ мэдчлэн ташаа олголттой мэдээллүүдийг төрийн албаныхаа иргэдэд сэтгүүлч нарт нээлттэй өгөх үүрэгтэй байдаг. Гэвч бодит байдал дээр сэтгүүлч нарын хүссэн мэдээллийг зарим төрийн албаныхаа өгөхөөс татгалзаж цааргалгаа. Тухайлбал манай сайт нийслэлийн төрийн өмчит газрын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд жолоочид оршуулгын буюу буйны ажилдаа яваа машиныг торгох, гудамжны камержуулалтын тухай мэдээллийг авахыг хүсэн ч бидэнд илтэд дургуйцаж төвөгшөөн мэдээлэл өгөөг юм а. Гол мэдээллийг нийтэд өгөх ёстой субъект нь мэдээлэл өгөхөөс цааргалснаас болж бусдад чиглэл өгөх ёстой төрийн албан агчид ажиллаа мэдэхгүй олныг төөрөлдүүлж иргэдийг цаг хугацаа эдийн засгаар хохироож байгаа нэгэн жишээ бол энэ юм а.